Амрыг ирэх сонсогчдоо манай Cocktail and Crime podcast маань эхлэхэд бэлэн боллоо. Манай подкаст гэмт хэргийн тухай болон босон явдлын тухай детальчилж ярьдаг учраас насан турш хүмүүст зориулсан байгаа. Тэгэхээр насан туршаагүй хүн сонсч байвал яг одоо унтрааж өөр юм үзээрэй. Өөр юм сонсоорой гэж. За тэгээд юмнаас амархан айдаг иймэрхүү зүйл сонсоод хідэн өдрөөр хардарч зүудэлдэг тийм хүмүүс байвал бас сонсоод хэрэггүй ах шүү те өөрөөсөө эртлээд агаарай. Өнөөдрийн маань дугаараар манай дулмаа маань өмнөх дугаард ярьж байсан Ted Bundy гэдэг залуугийн тухай үргэлжлүүлж ярих байгаа. За тэгээ 2 дугаар хэсэгтээ орцгоё. 6 сарын турш оргох төлөвлөгөөгөө боловсруулсны эцэст 2007 оны 12 сарын 30-нд ихэнх харгалзагч нар нөгөө 100 сарын баяр тэгээ бас шинэ оны баяр гээд бүгдээрээ амарчсан байсан үед агааржуулагчийн нүхээр оргож ахлах харгалзагчийн өрөөнд ороод түүний буцыг өмсөж 20 ангийн урд хаалгаар нэггүй алхан оргосон байдсан байлээ. Oh my gosh. Харьлаагээ гараа явсан гэж байгаа байхгүй юу? Би бүр тоолоод байгаа мó энд юу ичсэн уурлаа. За тэгээд 30-ны орой гараад машин хулгайлж замын унаанд дайдаж автобусаар хүртэл явсны эцэс 31-ний өдөр нь Чикаго хотод ирсэн байдсан байлээ. Чикагогоос Мичиган мужид руу богоноор Мичиган мужаас Атланта хот руу хулгайсан машинаар Атланта хотоос Флорида мужийн Таллахасси хот руу автобусаар явж 1 сарын 8 гэхэд Флорида мужид байсан гэж байгаа. За тэгээ Флорида мужид очоод Chris Hagen гэх нэрний доор Флорида мужийн их сургуулийн хажууханд байрлах Дэн будалд байрлах болсон. Тэгээ тэр сүүлд ярилцсанд хэлэхдээ би тэнд шинэ нэрнийхээ доор ажил хийгээд эрх чөлөөтэй цагдаас сэргийлэхэд өртөхгүйгээр амьдрах надад байсан боловч барилгын ажилд орох гэтэл бичиг баримт асуухад надад хулгай зэлгийн хийхээс өөр арга байгаагүй гэж дурдсан бэ. За тэгээд Флоридад ирчлээ. 78 оны 1 сарын 15-нд Флоридад ирээд 7 хоногийн дараа заяа Флорида мужийн их сургуулийн Chi Omega гэх sorority гэдэг ш одоо коллежд байх юм эмэгтэйчүүдийн холбоо гэх юм уу та. Тэр холбооны дотуур байранд шөнийн 2 цаг 45 минутын үед арын хаалгаар нь нэвтрэн орж Margaret Bauman гэх 21 настай эмэгтэйг унтаж байхад нь галын модоор зохон торкоогоор боож хөнөөсөн байдаг. Дараа нь хажуудлынх нь өрөөнд нойрсож байсан 20 настай Lisa Levy гэх эмэгтэйг өрөөнд орж түүнийг зодож хоолойг нь боож хөнөөсний дараа түүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлж түүний хөхний товчийг хазан тастаж өгзгийг нь гүн хатсан байдаг. Lisa охиныг хөнөөсний дараа хажуугийн өрөөнд орж Kathy Kleiner гэх эмэгтэйг зодож эрүүг нь хугалж мөрийг нь гимтээсэн. Тэг гимтээхдээ бүр мөрний булчинг нь тасартлан зогсон байгаа гэдэг. Kathy охины хажууд өрөөнд нь унтаж байсан Karen Chandler гэх эмэгтэйг зодож эрүү болон шүднүүдийг нь хугалж хуруунуудыг нь хугалсан бөгөөд тархины гүн гимтэл үзүүлсэн байдаг. Сүүлийн 2 эмэгтэй Kathy Karen 2 амьд гарсан бөгөөд мэдүүлэг өгөхдөө өрөөнд нь машины гэрэл тусаж халдагчийг үргээж тэр 2 амьд гарсан байх гэж хэлсэн байлээ. Тэрнээс ширвээ тийм машины гэрэл тусаагүй байсан бол бас хөнөөж гисэн байсан баха. За тэгээд дан байцаагч нар хэрэг болсон байдалтай танилцаж шинжээчдэр 2 цогцос болон 2 охиныг ингээ шинжгэд 4 эмэгтэй хэрэг 15 минутын хооронд болсныг тогтоосон. Пөөх ямар амар юм. 15 минутын дотор 2 хүнийг хөнөөж бэлгийн хүчирхийлэл үзүүлж 2 эмэгтэйг гүн гимтэл автал нь зодож зандсан байгаа. Би энийг ингээ уншаад сууж байхад миний нүдэнд шууд галзуу нохоо өрөөнд орж ирээд бүгдээр ингээ урж байгаа юм шиг төсөөлөгдсөн. 15 минутын дотор 4 хүнийг ингэж гимтээ бүр атгуус аратан байгаа эцтэй. Янз бүрийн юм хэрэгэлсэн байсан юм болов ямар амар юм. Мэдхгүй. Надад амар эгөө санагдсан. 15 минут that's oh my. За тэгээд 15 минутын дотор 4 эмэгтэйг хүчирхийлсний дараа тэр байрнаас гараад 8 гудмын цаана амьдрах Cheryl Thomas эмэгтэйн гэрт дайран орж түүнийг зодож мөр эрүү тархийг нь 5 газар цуул хугалсан байдаг. Cheryl охин халдлагаас амьд гарсан боловч насаараа дүлий болсон бөгөөд гимтлээсээ болж тэнцвэрээ бүр мөсөн алдаж бүжигчин карьераа алдсан гэдэг. Cheryl охины орон дотор түүний үрийн шингэн торкоогоор хийсэн маск олцсон бөгөөд тэр торкоогоор хийсэн маск дотор Бандигийн үстэй ижилхэн үс олцсон байдаг. Тухайн үед шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан болохоор ДНК-гаар 100% нотолж чадаагүй. Зүгээр ингээд харахад бол угаасаа ингээд харахаар бидний үс чинь ингээд мэдэгддэг шүү дээ. Энэ чиний үс юм уу дөөхгүй энэ
дулмаа чиний үс юм биш үү? Урт хар өс юм гэл тэгдэж штэ хүмүүс. Тэрэн шиг үсийг нь хараад энэ бол Ted Bundy-гийн үс байна. Хар бүдүүн ширхэхтэй долгионтой үс байсан гэж байгаа байхгүй юу? Гэвч ДНК-гаар холбож чадаагүй учраас түүнийг хэрэг нотлох баримт гэж тооцож аваагүй. За тэгээд энэ 5 эмэгтэйг хүчирхийлснийхаа дараа буцаад байсан дэм будалтай ирж за энэ хаваар ер нь бол байж болохгүй юм байна гэд бас дахиад зүхтаасан гэж өөр хот руу явсан. Тэгээ сар гарам хэрэг үлдэхгүй байжгаад 2 сарын 8-нд Флорида мужийн Jacksonville хотод 14 настай Leslie Parmenter гэх охиныг хулгайлах зорилготой яриа үтсэн байдгийг. Охинд өөрийгөө танилцуулахдаа намайг Richard Burton гэдэг, би бол гал сөнөгч. Зүгээр юм яриа зогсож исэн чинь аз болж тэр охины том ах нь гарч ирээд чи хийн гэтэл би ингээ галсан нөхдөг. Чи ямар ангид байдیں۔ Энийг таних уу маних уу гэж асуухад Ted Bundy за би ер нь бол худлаа ярьж байгаа баригдчлаа гэд цухтаасан гэж байгаа байхгүй. Тэгээ яагаад Leslie охины ах нь 9 шидийн Ted Bundy-гаас асуусан бэ гэхээрээ тэр хоёрын эцэг нь Jacksonville хотын цагдаагийн хилцээ ахлах мөрдөгч байсан гэж байгаа. Тийм болохоор ер нь бол галсан нөөгч одоо эмнэлгийн хүмүүсийг бол сайн таньдаг байсан. Тийм болохоор Ted Bundy-гаас 9 шидийн асууж ингэж одоо нэг өсөндөө айлгаж чадсан байгаа. За Leslie охиныг хулгайлж чадаагүй дээ шарлахан Jacksonville хотоос 60 км зайтай байх Lake City гэх хотод очин 12 настай Kimberly Leach охиныг хулгайлсан. Тэгээд Kimberly Leach охины цогцос 7 хоногийн дараа буюу 49 хоногийн дараа тал mummify буюу юм тал хатаасан байдалтай ууланд гахаан амбарт олцсон гэж байгаа байхгүй юу. Тэгээд охиныг бэлгийн хүчээр хийлэл үзүүлж хоолойг нь хутгалж хөнөөсөн байсан. Тэгээд Kimberly Leach охины хөнөөсний 7 хоногийн дараа 2 сарын 15-ны шөнө 1 цагийн үед хулгай машинтай явж байхад нь зогсоосон байгаа. Тэгээд яагаад зогсоосон гэсэн чинь унаж явсан машин нугасаа хулгайд алдагдсан гэж репорт өгсөн байсан. Тэгээд хамгийн сонирхолтой факт нь болохоор хулгайлсан машин бас Volkswagen брендийн цох маркийн машин байсан. Дахиад тэр машинд амар дуртай байсан юм билээ. Сүүлд өөрөө тэр ярилцсан дээр бас ярьдсан билээ. Хамгийн дуртай машин нээсэн гэд. Тэгээд газ нэг юм хэлэхэд яагаад хамгийн дуртай машин байсан бэ гэхээр мань хүн чи өөрөө амар улс төрд амар оролцох сонирхолтой хүн байсан штэ. Тэр өөрийнх нь ер нь олвол жишээ болгож харж явдаг байсан улс төрч Daniel Evans яг тийм машинтай байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд би зүгээр ер нь бодох нь өөрийгөө тэр хүнтэй зөөрлөж би энэ хүн шиг байж чадна, би энэ хүн шиг мундаг болно гэсэн бодлоор өөртөө адилхан машин авахыг хүссэн болов гэж би бодсон. Тэрнээс л их л үлгэр дүүрээ лавдах ээжтэй хөөрхий. Тэгээ цагдаа зогсоогоод чи хулгай машин байна гэдэг. Цагдаа түүнийг баривчлах гэж оролдоход тэр цагдааг өшгөлөн унгааж зүхтах гэж оролцсон боловч бүтээгүй. Ноцлсны эцэс Ted Bundy-г баривчилж авч түүний машиныг нэгчгэд одоо хулгай машиныг нэгчгэд Флорида мужийн их сургууль суралцах 2 охины иргэний үнэмлэх тэгээ 21 ширхэг credit card болон зурагт байсан гэж байгаа байхгүй. Тэгээ би бодлоо. Тот мууж дамжин цагдаагаас зүхтааж явж бас зурагт хулгайлсан байдин гэдэг нь ч юу вэ? Тэр л дутаж гиндээ ёо. Тэгээд офицерли Ted Bundy хилцэс рүү дагуулад ингэж байхад Ted Bundy хэлсэн гэж чи намайг алчсан ч болоосай гэж хэлсэн гэж байгаа. За тэгээд ер нь бол оргон гарсны эцэс баригдаж одоо жинхнээсээ шоронд орлоо. Мань хүн. Тэгээ шоронд ороод 1979 оны 6 сард Chi Omega охтуудыг хөнөөсөн шүүх хурал болдог байгаа. Тэгээ энэ хүү шүүх хурал нь дэлхийн 5 твээс 250 сурвалжлагч нар ирж дэлхийн нийтээр цацсан гэж байгаа. Түүгэж зогсохгүй Америкт даяар телевизээр цацагдсан хамгийн анхны шүүх хурал. Оо за. Америкийн шүүгчин цаанаас нь үнгүй өмгөөлөгч өгдөө штэ хэрвээ чи өмгөөлөгч авах боломжгүй санхүүгийн боломж байхгүй бол гээд улсаас өгдөг те. Ted Bundy 5-5 өмгөөлөгч санал болгож өгсөн боловч шүүх хурлыг яг уу би одоо энэ хүмүүсээр өмгөөлөхгүй би өөрийгөө өмгөөлнө. Гэхдээ өмгөөлөгч нарыг зүгээр туслах маягаар те авъя гэж хэлсэн байгаа байхгүй юу? Өөрөөсөө ийм ихтгэлтэй. Өчнөө олон охтуудыг хөнөөж, өчнөө олон баримт үлдээчээд бас л өөрийгөө аваад гарна гэсэн тийм амар амбицтай амар тийм өөрөө өртгөлтэй байсан байгаа байхгүй. За тэгээд шүүх хурал дээр тэр Chi Omega бүлгийн та Neary гих охин хэрэг болсон орой Bundy-г галын мод байрнаас гарч байхыг гэрчилсэн харсан байдаг. Гэхдээ тэр угаасаа гэрч гисэндээ ямар ч нотлох баримт биш штэ.
зүгээр харсан. Гол эд мөрийн баримт нь Lisa Levy эмэгтэй өгдгөн дээр үлдээсэн Bundy-гийн шүдний мөр байсан. Шүүх эмнэлгийн шүдний эмч Bundy-гийн шүдний хэлбэр Lisa бүсгүйн биеийн дээр үлдээсэн шүдний мөртөө бүр үнцэг булангуу таарч байгааг нотлоод шүүх хурал сарын дараа 79 оны 7 сарын 24-нд Флорида мужийн шүүх түүнийг 2 хүн амны хэрэг, 3 хүн аминд хүрэх гэж завдсан 2 хулгайн хэрэгээр цаазын ял оноосон байдаг. 6 сарын дараа 1980 оны ихээр 12 настай Kimberly Leach охины хэрэгээр Орландо хотод шүүх болж түүнийг буруутай гэх шийдвэрт хүрсэн бөгөөд 1980 оны 2 сарын 10-нд 3 дахь удаагийн цахилгаан сандалд суулган цаазаар ахуулах ялаа хүртсэн байгаа. Тэгээд 80 оноос хойш 9 жилийн дараа 1989 оны 1 сарын 24-ний өглөө 7 цаг 16 минутанд цахилгаан сандалд сун цаазаар ахуулан амьсгал хураасан байдгийн. Йоо, finally эцэст төгсгөлтөнд эцэст өглөө гэж харин. Түүний амьсгал хураахад 20 ангийн гадаа мянган хүмүүс цугларсан байдаг. Тэгээд тэр цугларсан хүмүүс Бандиг өглөө гэж мэдхдээ дуулж, бүжиглэж бүр солиуд хүртэл буудуулсан байдаг. Тэгээд Бандигийн гэрээслэлд зааснаар түүнийг чандарлаж Вашингтон мужийн ууланд хийсгсэн гинлээ. За тэгээ яг хоо хэрэг нь бол нэг иймэрхүү байна. Одоо энийг бас дээрээс нь юм нэмээд задлаад ярих юм бол одоо бараг дахиад нэг цагийн юм болно. За хамгийн сүүлд Орландо хотод болсон 12 настай Kimberly Leach охины хэрэгээр шүүх хурал болж байхад Carol гэдэг эмэгтэй байсан штэ. Шорон нууцаар юм оруулж өгдөг, ер нь байн хуржиж уулздаг байсан. Охиных нь ээж тэр эмэгтэй байсан гэж байгаа. Тэр охины шүүх хурал дээр Carol-ыг Ted Bundy өөрөө дуудан авчирч одоо өөрийнхөө характерыг гэрчлэх гэж оролцсон байгаа. Одоо би сайн хүн, би тийм муу хүн биш гэж гэрчлэх гэж оролцсон. Тэр үедээ Ted Bundy Carol гэрлэх санал тавьсан байгаа. Одоо шүүхийн танхимд охины аминд хүрчлээ гэж гэрлэлт ботцсон явж исэн байгаа аахгүй юу? Флорида мужийн хуулиар гэрлэх саналт тавих үед шүүгч байгаа тохиолдолд бичиг цаас гээд байлгүйгээр гэрлэлтийг шууд батлах боломжтой байдаг. Тэр өдрөө гэрлэх саналаа тавиад Carol зөвшөөрөөд тэр өдрийн шүүх хурал дуусахад Ted Bundy их нэртэй болцсон байсан. Oh my god. За тэгээ хоёр 80 оны дундуур гэрэлж 81 оны 10 сард Carol охин төрүүлсэн нь одоо Rose гэж нэрлсэн хідээж одоо нэр усаа солиод явсан байдсан билээ эмэгтэй. Тэгээ хүмүүс гарч ингээ яаж шоронд байж ялангуяа бүр юм хүн амны гэмт хэрэгээр ингээд шоронд те орцсон цаазын ял авцсан ингээ сууж иж яаж хүүхдтэй болчвоо гэсэн чинь нэг л үг байна. Хахуул. Яа. Мөнгө байгаа цагт юу ч хийхэд боломжтой гэдгийг харуулсан байгаа аахгүй юу. Тэгээ нөгөө харгалзагч нарын хахуулдаад Carol Ted хоёр уулздаг байсан, учирдаг байсан. Тэгээ охин нь гарч ирсэн гэдэг юм бэлээ. За нэг юм галзуу юм байна. Тэгээд ойлгомжтой Ted Bundy-г болвол бүр маш олон хүмүүс ярьдаг, ярилцдаг, маш олон мэдээлэл, маш олон ном, маш олон кино, баримтат кино, мэдээлэл бүр амар их байд юм бэлээ. Тэгээд би энийг ингээ хайгаад уншаад сууж байхдаа ингээл 9 шидийн юм уншиж байгаа ш. Доор хаяж ингээл 10 өөр төрлийн вебсайтнаас юм уншиж гин. Одоо 3 өөр юу яалаа баримтат кино үзлээ. 2 зохиомжтой киног нь бас үзлээ. Тэгээд авсан мэдээлэл болгон хуудас болгон дээр кино болгон дээр өөр байсан. Тэгэхээр нь би жоохон бодохгүй юу хүмүүс ингээд яг өөрсдийнхөө бичсэн номыг өөрсдийнхөө хийсэн юмыг ингээд борлуулах гээд жоохон мэдээллийг үнэн худлаа ч юм уу зүгээр хамаагүй зохиогоод бичсэн болов гэж бодсон чинь яг үнэндээ бол Ted Bundy-гийн өөрийнх нь явуулга юм бэлээ. Өгсөн ярилцлага болгондоо өөр мэдээлэл өгдөг. Ярьсан хүн болгондоо өөр мэдээлэл өгдөг. Нэг тим гээл нэг үгүй гээл нэг наадахыг алдсан нэг наадахыг чинь хүчээр хийлцэн штэ үгүй ч илүү тэгээ ингээд чи илүү деталь ингээ өгөөч энэ нэмэгтэйгийн цогцос хаана энэ хаана гингууд би хизээд наадахыг алсан гэж хэлсэн ч юм уу те тиймэрхүү маягаар амар мөрдөгч нарын тархиар амар нааддаг байсан зөвхөн мөрдөн байцаагч нарч биш бас ингээд олон нийтийн мэдээллийн багаар бас амар нааддаг байсан байгаа байхгүй юу тийм үү. За тэгээд ер нь бол түүний шүүх хурал бол байх явцад тэр маш олон төрлийн аргаар цаазын ялнаас мултрах гэж оролцсон. Би бас тэгж өөрөө хуулийн мэдлэгтэй
бас нөгөө улсын онцгой байдлын хилтэст хүртэл ажиллаж байсан болохоор түүнийг хийсэн хэрэг болон нотлох баримтаа нуухад нь маш их тус болсон байх гэж бодож байна. Хит хитэн удаа даван заалдах гэж оролцсон мөгөөд мэдүүлэг өгөх болгондоо мэдүүлгээ өөрчилж мөрдөж нарын толгойг эргүүлдэг гэж байсан. Өөрөө хэлдэг юм нь болохоор за би энэ хэргийг хүлээе. Тэг хүлээгээд би бүх деталийг нь өгье. Харин оронд нь миний цаазын ялыг цуцалж өгөө. Би зүгээр бүрийг даварцсан даван заалдах боломжтойгоор насаар минь хорих болгож өг гих мэтээр санал тавьдаг байсан. Мөрдөн байцаагч прокурор чи юу ирээ солиороод байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Чихэд хит хүнийг хохироочоод юу ирээд байгаа юм те. Бас нэг сонирхолтой юм нь болохоор нөгөө Netflix дээр байдаг алуурчинтай хийсэн ярилцлага гэд баримтат кино байна штэ. Тэр кинон дээр бичлэгийг юу н сонсоход болохоор Ted Bundy би гэдэг үгийг юусоо хэрэгэлдэггүй. Ингээд ер нь бол өөрийнхөө хийсэн юм, өөрийнхөө яагаад ингээ алга болсон гэдгийн тухай ярьж исэн мөртлөө өөрийгөө 3 дахь хүнээр буюу алуурчин хүн ингэдэг тэгдэг, хүн ингэдэг, хүн тэгдэг гэсэн хев маягаар ярьдаг. Та нар бүгдээрээ ороод үзээрэй. За тэгээд манай сонсогч нар гайхчихж магадгүй нь Elizabeth яагаад ингэ сэжиглсэн мөртлөө хамтдаа байгаад байсан юм бэ? Тэгээ яагаад зүхтаагаад яваагүй юм бэ? Одоо салаагүй юм бэ гэж гайхчихж магадгүй. Дараа нь Elizabeth-ийн ингээд ярилцлагыг нь одоо хөгшин ихч болсон тий. Нөгөө Molly ч амар том болцсон. Тэр хоёрын ингээ ярилцлагыг үзэж байхад тэр үедээ би айдаг байсан, имээдэг байсан. Гэхдээ хизээж би Тэдийг тим юм хийчихнэ гэж юусоо бодоагүй. Үнэхээр одоо юу хэмдэ сэжгэлдэг байсан мөртлөө 100% тэрэндээ итгээгүй гэж байгаа байхгүй. Тэгэл гэр оронд нь ингээл эренгуут телевиз мэдээгээр ингээ сонссон юмаа бодоод айдаг байсан хэрнээ ороод эренгуут нь эн чин Тэд штэ гой найрсаг залуу штэ одоо үнэхээр одоо миний мөрөөдлийн залуу штэ гэж бодоод ингээ тайтгарчдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээ Elizabeth бас ярилцлаганд хэлэхдээ бит хоёрыг одоо яагаад алаагүй шалтгаан нь тэгэхээр бит хоёр тайртай байсан юм шиг байлээ гэж хэлсэн байдаг. Тэгээд дараа нь Ted Bundy чинь маш олон ярилцлага өгч маш олон хэрэгүүдийг одоо өөрөө илчилсэн штэ өөрөө хэрэгээ хүлээсэн. Тэр үеийнх ер нь ганц хоёр юмнаас ингээд дуртахад бол өөрөө хэлэхдээ Elizabeth намайг хулгай зэлгийг хийлээ гэж харддаг нь бол зөв байсан. Яагаад гэвэл би ингээд хүссэн зүйлээ өмчилж эзэмших нь миний хулгай хийх дуршлыг би болгосон. Яагаад гэвэл тэр үед олигтой ажил хийдэггүй, мөнгө төгрөг байдаггүй байсан. Тэгтээ би бол хүссэн зүйлээ авахыг хүссэн. Тэгээ сүүлдээ энэ буруу дуршил нь хүний амьд хүргэсэн. Өөрөөр хэлэхдээ би анх эхлэхдээ баригдахгүй тулд хохирогч нарын амийг эхлээд хөнөөдөг байсан, дараа нь хүчирхийлдэг байсан. Боловч хүний амийг хөнөөх тэр мөч нь хамгийн дээд, хамгийн нандин эзэмших өмчтөл мэд санагдсан учраас одоо яваанда эхлээд хүчирхийлчээд хөнөөдөг болсон гэж байгаа байхгүй. Яриан амар муухай сонсогд. Тэгээ тэр эмхтэй бүх юм чинийх байна гэж бодоод үзтээ ч юм уу тийм маягаар ярьдаг. Одоо бүр ингээ фэнтези маягаар ингэж бүр төсөөлж шунаж ярьдаг ярьсан байгаа байхгүй ингээд гэмт хэрэг хүний амийг хөнөөх талаараа. За тэгээд дараа нь өөрөө хэлэхдээ хөнөөсөн эмэгтэйчүүдийнхаа цогц дээр дахин очиж бэлгийн дур хүслээ хангадаг байсан. Тэгээ бас дурдсан шиг ус гэцгийг нь угааж, нүүр амыг нь хүртэл будаж, бүр хумсыг нь хүртэл будаж исэн гэж солиотой. Өөрийнх нь бас мэдүүлэг өгж байхдаа хэлсэн юм нь болохоор хэрвээ чамд цаг зав байх юм бол тэд нар хүснээр байх боломжтой гэж бодоод үзтээ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр одоо наадхыг чинь ингээ үндэслээд бодхолоор чинь анх хэлжсэн штэ хамгийн анхныхаа найз охинд амар хайртай байж байгаа тэр нь хаягдснаасаа ер нь хамгийн ихэлсэн гэж ярьжсэн штэ те ихэлсэн байж болзошгүй гэж. Тэгээ тэрнтэй л уялдаатай юм болоо да одоо нөгөө амьд хүнийг өөрийнхөө эрхэндээ одоо эрхшээлээр дураараа байлгаж чадахгүй болохоор одоо нөгөө нэг хаягдсан учраас тэр нөгөө хамаг эго омег байхгүй болоод тэгээд одоо нөгөө хүнийг overpower хийж тэг хүнийг ингэж одоо юу гэдгийг хүн тамх хүчээ үзүүлж бусад хүнд ингэж өөрийгөө хүчтэй гэдгийг мэдрүүлж байгаа тэндээсээ кайф авдаг байсан юм болов те. Угаасаа нөгөө юу яасан байсан штэ. Ted Bundy ч угаасаа чиний хэлснээр Америк гэлтгүй одоо дэлхийд даяар алдартай хамгийн том кейс болчиход байна штэ. Тэгэнгүүт зөндөө олон нөгөө нэг сэтгэл судлаачид тэгээд дүгнэлтээ гаргасан байд юм бэлээ. Угаасаа бүгдээрээ дуу нэгтэйгээр нэгдэж чадж байгаа хамгийн ихний тэр одоо оншилсан юм нь болохоор Ted Bundy бол угаасаа нийгмийн эсрэг тийм хандлагатай тийм зожиг нийгмийн эсрэг хажиг тийм хүн гэж бүгдээрээ тэрэн дээр санаа нийлдэм бэлээ. Тэгээ тийм хүнд одоо ямар шинж тэмдэг гардаг гэхээр одоо Ted Bundy-д байгаа бүх шинж тэмдэг байд юм бэлээ. Одоо тэр өөрийгөө
өөрийгөө бусдын оронд тавих чадамжгүй, хувиа хичээсэн те өрөвдөх сэтгэлгүй. Тэгэнгүүт энэ одоо нөгөө яагаад хажуугаар нь эхнэр хүүхэдтэй байж чадсан нь харагдаж байгаа ч юм болов уу гэж бодох юм. Яагаад тэгэхээр одоо өөрийнхөө эхнэр хүүхдийг болохоор шал өөр нүдээр хардаг. Тэнгүүтээ нийгмиг буюу бусад хүмүүсийг бүр тис өөрөөр хардаг байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч тийм тэр хоёрын хооронд уялдаа холбоогүй тэднийг одоо өөрийн хүн шүү одоо энэ хүн шүү гэж бодох ямар ч тийм сэтгэн бодох чадваргүй тэгж ярдсан байлээ. Одоо тэр нөгөө нэг ихний хүүхэнд хаягдсанаас үндэслээд одоо хүч чадлаа үзүүлэх дуртай гэж хэлжсэн шүү дээ. Тэр нь юун дээр харагдаж байгаа гэхээр одоо нөгөө некрофил буюу цогцтой бэлгийн харилцаанд орох дээр харагдаж байгаа юм л та тий. Нөгөө амьд хүнээс болох амьд хүнтэй ингээд яхахлаар тэр хүн нь одоо үгүйгээд ингээд бас нөгөө ихний үгүй мүгүйгээд дургуутсан гут хүссэн имийг нь хийхгүй. Тий хүссэн имийг хийж өгөхгүй. Тэнгүүд хамгийн ихнийхэнд найз охинд хаягдсан хамаа муухай юм бодогддог ч юм уу. Тэгээд ер нь нөгөө цогцтой байхаар өстө чиний хэлснээр хүснээрээ байлгаж чаддаг болохоор тийдэг гэж ярьдсан байлээ. Одоо ер нь Ted Bundy-гийн хохирогч болсон охтууд угаасаа 15-аас 25 насны хар бор урт өстэй үсээ ингэж дундуур нь хуваасан гэж хэлжсэн шүү дээ. Ер нь ингээд бүх хохирогч охтуудыг ингээ харахад тэр үерхжсэн Stephanie гэдэг охинтой нь маш адилхан дүр төрхтэй. Яг чиний хэлдгээр маш олон тийм таамаглал гаргад юм байлаа. Угаасаа Stephanie-гээс болж ер нь Stephanie-тэй ижилхэн эмэгтэйг агнадаг байсан. Тэр нэлээд том шарх үлдээжтэй. Тэгээ бас нэг сонирхолтой юм нь болохоро цаазаар ахуулахынхаа өмнө James Dobson гэдэг хүнд ярилцлага өгсөн байдаг. James Dobson Christine Evangelist Miss гэх тийм бүлгэмийн маш нөлөөтэй хүн юм бэлээ. Dr. Dobson-ы шашны одоо бүлгэн биш үү? Тэдний одоо тухайн үедээ хийж исэн маш том юм одоо хөдөлгөөн нь болохоро порныг ер нь олвол нийгэмд тараахгүй бай гэсэн тийм үндслэлтэй байсан. Том хүний киног ер нь олвол ингэж нийгэмд тараахгүй бай. Том хүний кинондоо одоо hardcore кино биш үү? Одоо бинийгаа ер нь ихэнхдээ ингэж эмгтэй хүнийг ташлаанд хамалж тэрнээсээ ингэж хоёулаа бэлгийн дур хүслээ хангаж байгаа тийм төрлийн кино биш үү? Тэрийг болиул яа гэсэн ирмэлзэлтэй байсан бүлгэн байгаа аахгүй юу. За тэгээд тэрийг ашиглан Ted Bundy хэлэхдээ би цаазаар ахуулахаасаа өмнө хамгийн сүүлийн ярилцах хүн болвол Dr. James Dobson гэж хэлсэн байгаа. Тэр хүнтэй ярилцсан бичлэгийг ингээ үзэхээр өөрөө хэлэхдээ миний энэ хүнийг хүчирхийлж хүний амьд хүрэх энэ хүсэл маань бага байхад гарч ирсэн. Яаж гарч ирсэн бэ гэхээр би бага байхдаа тийм маш hardcore том хүний кино үздэг байсан. Том хүний сэтгүүл үздэг байсан. Би өвөөгийнхөө том хүний сэтгүүлүүдийг хулгайлж үздэг байсан. Тийм байсан болохоор би багаасаа миний тархинд эмгтэй хүний хүчирхийлнэ гэсэн тийм одоо ухагтхан төрсөн гэж хэлсэн байдаг. Зарим одгил судлаачид зарим мөрдөн байцаагч нар ингээ хэлэхдээ Ted Bundy бол зүгээр үхээс өмнө дахиад нэг олон нийтэд гарчий гэсэн үйлдэл байсан байх. Яагаад гэвэл өмнө нь маш олон удаа бас ярилцлага мэдүүлэг авч яхад бага нас минь бол хүнд хүчир байгаагүй. Би гаж сонирхолгүй байсан. Яг өвөө минь архичин тийм уур хилэнтэй хүн байсан ч гэсэндээ миний гэр бүл ерөнхийдөө аз жаргалтай байсан. Миний өсвөр нас, бага нас гэр бүлдээ бол намайг алуурчин болоход түлхэц хийх юу ч байгаагүй гэж хэлжсэн удаа дараа. Тэгээд хүмүүс ингээ хэлэхдээ ер нь нөгөө Dr. Dobson-ы сонсхийг хүссэн имийг хэлээл хамгийн сүүлийн удаа зүгээр нийтэд зурагтаар телевизээр гарчий гэсэн хүсэлтэй байсан байх гэж таамаглалт юм байлээ. Чи энэ дээр юу гэж бодож байна одоо энэ hardcore том хүний кинод мэдээж байсан л ахaltaа тий. Зөндөө л олон одоо ганц Ted Bundy ч хит даалуурчд байдаг штэ. Багаасаа бүр хит багаасаа буруу төрлийн том хүний кино үзсэн. Тэр нь сэтгцэд нь янз бүрээр нөлөөлчихсөн. Тэгэхээр мэдээж байсан байх. Тэгээд тэр гэр бүл нь ямар ч буруугүй гэдг нь бас юу л бол мэдэхгүй л байна л да. Ямараас нэг нь тэрэн дээрээс амар мэдээлэл хомсхон ер нь бол Ted Bundy-гийн өөрийнх нь хэлсэн юмнууд байдаг. Тэгээд бас урд нь дуртажсэн шиг Bundy өөрөө нэг тийм нэг үгүй. Тэгээд дараа ээж өвөө нь одоо нөгөө хамаг таарлсан болгоноос одоод алж хидэд идэг гэдэг чинь бас л нэг л шинж тэмдэг. Тэр удмын нэг юм бас байна гэж бодож байна.
Тэгээ нэг өөрийгөө айгуу гоё залуу айгуу одоо царайлагтай станера ухаантай залуу гэж одоо явжсэн чинь хамгийн ихнийхээ найз зөвхөн таягдсан чинь тэр нь бас амар хүн дээр нөлөөлсөн байх шиг байна тий. Тэгээ бараг тэрнээсээ олж айгуу тэрэндээ нөгөө нэг батлах гад айгуу хичээж эхэлсэн юм шүү. Тэгээ лалаа хуйл муйл устэр мустэр гэж явж байгаа сүултээ бүр нөгөө багын юм нь гарч ирээд гүмдаа тэгээд хүн ямар уулзаж үтсэн биш. Тэгэл байгаа хэдэн материалаас нь л зайлвал дүгнэх гэж үзэх юм да. Тэгээ үнэхээр хүний тархийг угааж чаддаг хүн юм шиг л одоо за угааж чаддаг нь ч юу юм бэ? Хүнийг одоо учрыг амар олж чаддаг хүн юм шиг л санагцсан. Бас уу. Хамаг алуурчид ер нь тийм байдаг юм шүү. Гэтэ тэр чинь бас нөгөө нэг юу гэдээ цуврал алуурчдын бас нэг шинж тэмдэг штэ. Шинж тэмдэг. Амар нөгөө харизматай, амар charismatic, амар найрсаг хүнтэй ингээл яриа учрыг нь олцдог те. Тэгээ дээрээс нь хүн харахад нэг аим шиг үзэр юм биш те. Тэгээ өөрийгөө айгу ингээ айтаагаа явждаг болохоор эмэгтэй хүмүүс ялангуяа нэг жоохон сэтгэмждэг ч юм уу нэг ингээ жоохон юмд нь автчихдаг байх. Дээрээс нь чинь хэлжсэн штэ нэг бол цагдаа болол нэг бол гал сөнөгч болоод яваад исэн штэ. Юу гэж хэлэх гээд байна гэхээр би цагдаа гэсэн болгонд итгэх бас ёсгүй юм шиг те. Тэр нөгөө нэг аль хэрэг дээр илээ бас урд урдны хоёлын ярьжсэн бас нэг хэрэг дээр бас нэг тийм үйлдэл гарч исэн штэ те. Би цагдаа магтаа гэж хэлээд агуулж авч байгаа түнөөцөн. Тэгэхээр тэрэн дээр бас болгоомжтой хэрэгтэй. Үнэхээр цагдаа гэж байгаа бол тэр юм уу минь амар сайн хараад тийм штэ. Бас эмэгтэй хүмүүс бие хамгаалах урлагтаа сайн сураасаа гэж амар хүсэж байна. Би ч гэсэн сурмаар байна. Тэгээ нэг юм болоод ядаж ингээм машинд нь суудсан өөр тийшээ аваад авахад яах вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй байхгүй тийм штэ. Ер нь танихгүй хүний машин битгий суужээ. За яг итгээ суулаа гэж бодоход өөр тийшээ аваад авчихсан гэд бас чи хэлжсэн штэ нэг хүүхнийг. Тийм. Яг тэр үед нь өөрийгөө хамгаалах чадвартай байсан бол тий. Тийм штэ. Үгүй тэр охин чинь юу өстэй өөрийгөө хамгаалаад цутаа чадсан штэ. Чадсан уу тий? Аха. Carol DeRonch чинь хамгийн анхны Ted Bundy-г хэрэг тохож чадсан хэрэг байхгүй юу? Одоо энэ хэргийн талаар сонирхолтой фактууд одоо миний хувьд л зүгээр надад сонирхолтой санагдсан юм нь болохоор шорон даах хугацаанд 1980 онд бас Ted Bundy, Robert Keppel гих тухайн үедээ бас амар ажилдаа гарамгай мундаг мөрдөгч байсан хүнтэй холбоо барьсан юм байлээ. За. Тэгээ тэр мөрдөгчтэй холбоо барьсан учир нь болохоор Keppel Washington мужид бас нэг тийм цуврал аллаг гараад нэг хүнийг 90 сурвалжилж байсан. Тэр мөрдөгч рүү холбоо бариад Ted Bundy хэлэхдээ би чамааг өөр бас нэг хүнийг 90 сурвалжилж байгаа хайж байгаа бас нэг алуурчныг хайж байгаа гэдгийг чинь би мэдчихээн. Би чамд харин цуврал алуурчны талаарх мэдээлэл хуваалцъя. Тэгээ хоёулаа хамт наад алуурчин чинь барьж авъя гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэрний үндслэл дээр Keppel Ted Bundy-тай хид хидээ удаа уулзаж ярилцсан байдаг юм бэлээ. Тухайн үед тэр бас аллах хийжсэн хүн нь болохоор хохирогчдыг дандаа голд хайдаг, гүүрэн доор голд хайдаг. Тэгээ Ted Bundy тэр хүнд Riverman гэдэг хоч өгсөн юм бэлээ. Тэгээд 20-од жилийн дараа тэр Robert Keppel гих мөрдөгч The Riverman буюу Ted Bundy-тай хамт хэргийг тайлснана гэдэг ном бичээ. Тэр нь бас Hollywood-ийн бас том кино болсон юм бэлээ. За яшгөө. Харин тийм. Энэ бүр алдар нэрийн хойноос нэлийн хөөцөлдөжээ. Харин тийм байгаа үсттэй. Бас нэг сонирхолтой санагдсан юм нь болохоор 75 онд Utah мужийн Salt Lake хот руу нүүсэн штэ. Тийшээ очиж охтодыг хөнөөж эхэлсэн. Utah мужид байхдаа бас заяа Salt Lake хотын нөгөө нэг Mormon шашны Church of Latter-day Saints заяа очиж баптизм хүртсэн байд юм бэлээ. Зүгээр надад амар сонирхолтой. Би ингээд Mormon шашинг ер нь буруу шаах гэж оролдоогүй шүү. Зүгээр л надад сонирхолтой сонин санагдаж байна. Яагаад гэвэл ер нь миний барьж авсан хэрэг болгон энэ урсгалаас ингээд Mormonтой холбоотой байгаад ах юм ба. Энэ одоо юу гэсэн үг вэ? Тайлбарлаач гэсэн. Яа, зүгээр л надад сонирхолтой санагдсан шүү. Манай сонсогчид өөрсдөө юу гэж бодож байна? Хичээрээ. Бас сүүлд манай Доко чинь юу Дамрыг ярьсан шүү дээ, Jeffrey Dahmer. Гэсэн чинь Ted Bundy-гийн хамгийн анхны шүүх хурал 1978 онд болж байхад Jeffrey Dahmer хамгийн анхныхаа аллагыг үлдэж байсан. Угаасаа ер нь бол 80 90-ад он хүртэл энэ цуврал алуурчин ер нь зогсоогүй юм биш үү? Нон стоп байн гарч ирдэг байсан. Шинжлэх ухаанаас болоод энэ цуврал алуурчин ер нь зогссон байх гэж би бодож байна.
За нэг юм байна. Хэлэлтгүй мэдж байгаа илгүү дээ. Ted Bundy-г одоо хүн болгон мэднэ. Танихгүй хүний машин битгий суу. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Ястай. Чиний нүдэнд дулаахан байгаад өстой. Нэмэргүй. Угаасаа тэгэл манай сонсогч нар жиголгүй эмэгтэй сонсогч нар байх юм бол сайхан залуу мөртлөө хуурдаг залуутай учирч исэн байж магадгүй те. Эрэгтэй сонсогчдын хувьд мөртлөө хөөхөн охин мөртлөө дотроо шолом шиг охин байсан байж магадгүй. Тийм болохоор царайны сайхнаа цай сэлэхгүй шүү гэдгийг мэдчихэж байгаа байлгүй дээ. Ер нь бол өөх мессеж ижилхэн байна. Урд нь дандаа л хилжилээсэн. Угаасаа энэ бол урд нь ярьж исэн хэрэгүүдээс нөх амир өөр биш те. Сэрэмжтэй байгаарай. Йоо за бурхан тэнгэр чөтгөр юу байдгийг минь амир урт юм боллоо. Хэдэн хоног би Ted Bundy-г зүүдэлсэн. Би эхний удаа зүүдлэхдээ ёо сэрчээд ёо ашгүй дээ. Өстой цус нүжгүй сайхан зүүдлээ гэж бас сэржирвэл яах вэ? Ted Bundy надтай нэг юм яриад би хөхрөөлсэн заяо. Бид хоёр сууц юм яриад би хөхөрч унаалсан. Сэлээтэй. 3 хоног дараалж зүүдэлсэн. 3 хоног дараалж зүүдлэхдээ гурууланд намайг айлгаагүйд баярлаа Ted Bundy. Яа. Одоо тэгэл юу юм л хүнийг гаднаас нь хараад угаасан мэдхгүй учраас хүн болгоныг хардаал одоо итгэхгүй байхын чашийн тий. Хамгийн гол нь нэг аюул тохиолдоход бие аваад гарчих анхны нэг тийм мэдлэгтэй ах хэвээр юм шиг санагдаж байна. Би нэг пост унсан юм хаана харлаа бодвол нэг хүн баймаа гэсэн югаар л харж исэн баг. Бие хамгаалах урлагийн нэг ихчээсэн те зааж өгнө гэсэн. Бид хоёр линкийг нь олвол доор тавьчих description хэсгийг ухаад хараарай. Тиймэрхүү сургалт амжаа байдсан байлээ. Явж үзэхгүй юу? Би нэг жоохон бахта нэг хидтэй эсэндээ чаас 14 мөрөдтэй бахта хальт нэг тийм сургалтанд сууж исэн. Тэлжил заадаг юм болоо. Одоо хүн урдаас ч хараад ингээ хоолойг ч юм боох ч юм өөдөөс ч хараад тэрхэд ерөөсөө 2 гарчин чөлөөтэй байвал ерөөсөө нүд хоолой 2 хамгийн эмзэг байд. Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хүний хувьд болохоор нүд хоолой доотлын эмзэг хэсэг нь 3 эм гэж байдаг гинэ. Хамгийн эмзэг хэсэг нь байдаг. Тэгэхээр 2 гарчин чөлөөтэй л байгаа бол ерөөсөө тэр хүний тухай бодлого аюулд орсон гэдгийг мэдсэн тохиолдолд нүд рүү ингээд 2 гараараа тий эрхийн уруугаа ингээд нүд рүү ингээд чихээд яг амар сонсогдож алтай гэхдээ ингээд өвдтөл нь хошоо ухартал нь ингээд хуруугаа ингээд хийх хэрэгтэй юм билээ нүд рүү. Нэг бол хүзүүрүү айгуу хүчтэй цохих хэрэгтэй юм билээ. Тий нэг бол мэдээж эмзэг эргэтэн рүү өгшөглөх ч юм уу ямар нэг байдлаар аль чөлөөтэй байгаа юмараа өвдгөх хэрэгтэй гэдэг юм бэлээ. Тийм бас нөгөө дээрээс нь хумсан завсраа маш их арьс цогцолох хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр чин ДНК-гаар арьснаас нь шинжилгээ аваараад ирнэ. Тэгэхээр хааг таарсан газар хуухын чамаагүй, арьсан жийсэн хамаагүй, өсчээсэн хамаагүй, юу ч хийсэн хамаагүй зүгээр л ингээл майжаалаа гэдэг юм лээ тий. Хүний нөгөө хөлс тэгээд гуйцсан арьсанд маш их ДНК байдаг. За энэ аимшигтай хүний энэ их хэргийг ингэж цуглуулж ярьж өгсөнд улмаадаа баярлаа. Энэ маш их хөдөлмөр ордгийг найз нь сайн ойлгож байна. Зөндөө олон өдөр суусан байх. Тэр угаасаа жисэн те аль болох байгаа деталь болгоныг өгөхийг хүсдэг. Яагаад тэгэхээр хүн болгонд дор өөр юм мэддэг учраас хүн болгонд дор өөр дүн шинжилгээгээ сууж байгаа байх. Тэгээ гоё хэдүүлээ comment section-д энэ тухай ярилцгаая. Одоо манайхыг сонсдог хүмүүс бас нөгөө энэ талаар жоохон сонирхолтой байдаг учраас айгүй мэдлэгтэй байдаг юм байлээ. Тэгээд айгүй гоё дэвшилтэй санаанууд гарч ирж ийлээ. Гоё өөрийн гэсэн өнцгөөсөө бодол санаагаа гоё хуваалцаараа хэдүүлээ гоё энэ тухай ярилцгаая. За тэгээд дулмаадаа маш их баярлалаа. Тэстэ том юмны ард гарлаа хоёлаа. Тий. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баярлалаа.